Орой мэндийг ахин хүргэе. Бид та бүхэнд зочны ярилцлагын цагаа хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаа бид студид Улсын их хурлын гишүүн ноён Инх болтыг өрөөдөн танд орой мэнд хүргэе. Орой мэнд. Тэгэхээр манай студид анх удаа ирж байна гэж ярьж байна тий. Нүүрснээс анх удаа ирж байна. Тийм баг. За сүүлийн өдрүүдэд таны одоо ярилцлага сонин хэвлэн хуудаснаа нэлээд гарлаа. Өнөөдөр хоёр ч сонин гарчиглаад байж байхад таны одоо өгсөн ярилцлага анхаарал татлаа. Надад ерөнхий сайдын албан тушаалыг өгчгөө тэгвэл би хийчихье гэсэн юм нэртэй одоо ярилцлага байлаа. Тэгэхээр та бас энэ сэдвийн хүрээнд хоёлаа ярилцъя гэж бодож байна. Батулд ерөнхий сайд хийж чадахгүй гэдэг учраас би хийе гэж байгаа. Гэдг нь өөрөө наад ажил чинь боломжтой гэдгийг хэлэх гэж байгаа. Тэрнээс цөөнх улсын арчилсан намын гишүүнийг юу гэж ерөнхий сайдаар томлох вэ? Тийм зорилгоор хэлсэн үг болохоос би ерөнхий сайд болох дуртай биш юм байна л да. Ерөөсөө сонгуул гэдэг бол зайлшгүй явах хэрэгтэй, цагтаа явах хэрэгтэй. Одоо сонгох тухай ярьж байна. Тийм бол байж болохгүй. Тэгээ хуулийн дагуу явах хэрэгтэй. Дураараа явуулж болдгоо. Хуулийг бүр А, Б-г үг үсэггүй мөрдөж ажилдаг төрөө байгуулдаг маш чухал үйл явдал бол сонгуультай. Тэгээ энэ сонгуулийг цуг явуулахгүй гэж ерөнхий сайд Батулд мэдгдсэн. Энэ сонгуулиар хүний биеийн давтагдчихгүй өгдөл буюу одоо хорооны гих мэтийн үзүүлэлтүүдээр хүнийг шалгаж тогтоож энэ бол одоо инх болд муу юмаа гэдэг цахим үнэлэхийг хууль зүйн сайд нь тараахгүй гэж мэдгдсэн. Гэх мэтээр бол сонгуулийн ажилд санаатаагаар сайдварчруулаад эхэлсэн учраас та нар чадахгүй бол чаддаг хүмүүстэй зай тавьж өгөөл гэж хэлж байгаа. Тэгэхээр үйл явдлын өрнөлөөс нь эхлэе гэж бодож байна. Өнгөрсөн 7 хоногт иргэний цахим үнэлэхийг одоо сонгуулиас өмнө тарах боломжгүй юм а гэдгийг холбогдох албан тушаалтнууд нь мэдгдсэн. Та түрүү нэрлэлээ хууль зүйн сайд тэ одоо иргэний бүртгэл мэдээллийн одоо амар санаач гэдэг юм уу тийм хүмүүс гарч ирж байгаа хэвлэлийнхний өмнө за энэ бол боломжгүй юм а зөндөө шалтгаан байна гэж тоочж хэлсэн байгаа. Яг ажил хийхгүй гэж байгаа хүнд бол шалтгаан олдсон шүү. Хий гэж байгаа хүнд бол арга нь олддог. Тэгэхээр наад амарснаа одоо тэр бусад улсууд 2 дугаар сарын ихээр ажиллаа авчаад тийнээ амжнаа. 3 дугаар сарын дундуур дахиад нэмд орж амарснаар хоёлоо орж ирээд бүлгийн урд дээр амжнаа. Их л шахуу юм байна. Тэгтээ амжна гэж хэлсэн. Одоо бол амжихгүй гэж байгаа. Тэгэхээр энэ хоёр хүн бол сонгуулийг бодлын тулахаар завдж байгаа улсуудаа л гэж би хэлж байгаа. Алтан үеийн үед бол ажил хийв явж ирсэн шүү дээ. Сая 900 мянган 16-аас дээш насны хүмүүсийнхаа хурууны хээг аваад хэдэн зуун мянган давхцсан бүртгэлийг арилгаад хаягийн бүртгэлийг үнэлэхгүй байсан хүмүүсийг үнэлэхтэй болгоод ингээд бүх ажлын зэгслээд өгсөн байна. Одоо хамгийн бага юм үлдсэн байна. Хэвлэх машин авчир тавьчихсан. Бэлдсэн орж ирж байгаа. Одоо тэр компьютерийн дотор байгаа сая 900 мянган хүнийхээ сая 800 орчмын манай сонгуулийн нас чи 18 байдаг учраас 16 наснууд орохгүй л дээ. Тэгэхээр 18 нас хүрч байгаа бүх хүнийхээ компьютерийн мэдээллийн санд байгаа огнэр гэрээ хаяг зураг, хурууны хээг тэр чиптэй үнэлэхэн дотор хэвлэл тараачих. Ийм л хэлбэрхээ ажил үлдсэн байна. Бүрэн өссөн хэвлэж чадахгүй гэж магадгүй. Би бас сонгогчдын нэршин жагсаалтын дэд орон даргалдаа. Тэгэх юм бол хамгийн эхний ээлжинд Улаанбаатар Дархан Эрдэнэт бусад аймгийн төвүүдийг тараах ёстой гэж үзэж байгаа. Суман дээр бол бүгд бие биенээ таньдаг. Нэг хүн олон удаа санал өгөх зөрчил бол баг гардаг шүү дээ. Баг гардгуутай адилхан. Ягаад гэвэл хүн ороод ирэхэд тэрний тэр байна гэд таниад бүртгээд ингэждэг байхгүй юу? Хүн олноор төвлөрөөд аймгийн төв юм уу нийслэл болоод ирэхээр танихаа үлж эхэлдэг. Боломжгүй л 1 сая өндөрч байгаа учраас. Тэгэхээр яг ийм газруудад энэ хурууны хэгээр шалгадаг үнэлэх бол зайлшгүй хэрэгтэй юм аа. Тэгээ ядаж энийг хийчих гэхээр одоо бол үгүй гэж. Хэвлэх боломж байсаар байтал хэвлэхгүй гэж байгаа улсууд бол сонгуулийн бодлын тул яал гэсэн үг байхгүй. Одоо тэгэхээр яах вэ? Одоо тэгэхээр тэр амарснаа гэдэг хүн ч байна уу, хэн ч байна. Нэмд орчж байна уу, Батулдч байна уу? Батулд бол жишээ нь ингэж хэлэх ёстой л да. Би орон нутгийн сонгуультай цуг явуулж чадахгүй. 4 жилийн өмнө хууль баталсан байлээ.
би бол энэ хөлийг биелүүлэхгүй гэж хэлээд ажиллаа өгөх ёстой. Ажлаа хийж чадахгүй гэж байгаа хүнийг аргадаад байдаг тийм хууль бол Монголд байхгүй. Чаддаг хүний томдол явдаг. Нэмд орж бол би цахим мөнцөг тарааж чадахгүй бол уучлаарай би чадахгүй юм байна. Чаддаг хүнд ажлыг өгчгөө. Би энэ улсын ажил саадуулаад явах гэж хэлэх ёстой. Амарс нам уу ялгаагүй. Би энийг хийж чадахгүй гэж хэлчихэд ажлаа үргэлжлүүлэн хийгээд байгаа нь өөрөө хорлонтой байгаа юм л да. Чадахгүй бол чадахгүй тэгээд өргөдлөөгөө явах ёстой шин. Энэ ажлыг хийж ирсэн бүх хүний ажлаас наасан байна. Бүх газрын дарга, улсын бүртгэлийн газрын дарга бол өөрийнхөө өсөлтөөр халагдсан байгаа. Орлогч нь халагдсан, тамгын эзэн дарга нь халагдсан. Тэр газрын бүтцийг өөрчилсөн. Ийм мэтэр бол хорлон сүйтгэх ажиллагаа хийгээд байгаа учраас сонгуул шударга явуулахад бол одоо эргэлцгээс өөр аргагүй байдал ороод байна. Хууль зүйн дотоод иргэд сайдын тушаалаар бүтцийн өөрчлөлт хийж байна, цомгдох гэж байна гэд нэр бүхэн хүмүүсийг халсан шүү дээ. Энэ тэр ахаал буруу. Сонгуулийн ажлын тулчаад байхад энэ ажлыг 3-4 жил хийсэн улсуудыг халаад эхлэнэ гэдэг бол мэдэхгүй хүмүүс аавна, мэдэхгүй хүмүүс бодлно. Бодлохоор бол нэг хүн олон удаа санал өгдөг. Өнгөрсөн сонгуулиар хийгдсэн үйлдэл бол давтагдсан шин. Төрөвчийн сонгуулиар сонгуулийн ерөнхий дарга байсан Батулга гэж хүн байгаа. Тэр хүн бол хаягн дээр байдгүй ч гэсэн саналыг ав гээд нэг хүний иргэний үнэлэхэн дээр олон наалт наах замаар нэг хүнийг нэгээс олон удаа санал өгөх боломжийг нээж өгсөн байгаа шин. Сонгуулийн ерөнхий ороотойгоо ярилгүйгээр дангаараа шийдвэр гаргаад сүүлдээ 3 шатны шүүх энэ үйлдэлийн бол буруу гэж үзсэн байгаа шин. Тэгээ инх баяр гэдэг хүнийг баривчилдаг өдөр манай хуучин ерөнхийлөгч байсан хэвлэлийн багварлал хийсэн шүү дээ. Тэгээ сэтгүүлчдэд 100 эд хуудастай тийм 7 сарын 3, 4, 5-ны протокол тараасан байгаа. Тэр бол нээлттэй мэдээлэл дээ. Тэгээ тэрэн дотор миний нэр бас байгаа. Би 2 өдөр мань хуралдан суусан. Тэгээ тэн дээр гол яригдсан зүйлүүдийг одоо ингээ буцаагаад эргүүлээд анхааралтай унших юм бол энэ нэг хүн олон удаа санал өгдөг царцаа гэдэг юмнаас олж сонгуул Улаанбаатар дарахын эрдэнэт бодлоонцсон байна. Сонгуулийн ерөнхий даргад хариуцлага тооцох ёстой. Тэр удахгүй огцорсон шүү дээ. Тэгээ үр дүнд нь энэ 7 сарын 1 гэдэг юм болсон. Тэгээ энийг давтахгүй тулд гэж хагаад одоогийн хурууны шалгадаг захин үнэмлэх хамаг мөнгө дөргийн баталж өгөөд тэгээ улсын бүртгэлийн газар бол сүүлийн 2 жилийн турш энэ бүх нүсэр ажлыг хийлээ шүү дээ. Одоо маш бага ажил үлдсэн байна. Зөвхөн үнэлэхэн дээр миний зургийг хэвлээд гэрээ хаягийг өчээд тэр чипийн дотор миний хурууны хэглэл хийчих гэж байгаа өөр юм шаардахгүй байгаа шүү. Бүх юм бэлэн байгаа юм. Тэгэхээр сонгуул одоо тулчаад хаяанд ирчээд байгаа энэ үед энэ хүмүүс одоо болохгүй нэ бүтэхгүй нэгэ шалтак тавчаа байгаад байгаа юм бол дахиад сонгуул нөгөө бодлоандах нэ гэсэн ийм юм руу орох гэдэг шүү дээ. Хүмүүс ерөөсөө л тийм юм руугаа орно. Ягаад гэвэл энэ хүн ам олноор төвлөрсөн газар нэг хүн одоо хаягийн бүртгэл нь сул нэг хүнийг олон газар бичих боломжтой ийм байгаад хөцөлбөл зөөр бол явдгаар л явна шүү дээ. Тэгээд 7 сарын 1-нд 5 хүн буудаж алсныхаа сургамжийг ерөөсөө аваагүй гэсэн үг. Хамгийн том сургамж бол энэ сонгуулийг бодлоонгүй явуулах гэдэг дээр гарсан хуулиудыг хэрэгжүүлэх юм байна. Хуулиуд дээр бол одоо сонгогчийн автоматжуулсан системийн тухай хуулийн 4.1.2 гээл сонгогчийн хувийн мэдээлэл гэдэг бол тухайн иргэнийг гэрчлэх талаар хууль заасан албан ёсны бичгээр нь туссан мэдээлэл, гэрэл зураг биеийн давхцахгүй өгөгдөл хаалт нээгээд гарын хурууны гэх мэтэр ингээ бүгдийг бичиж өгсөн байна. Тэгээд орж ирэхээр нь иргэний үнэлэх шалгана саналын хуудасаа аваад санал толд төхөөрөмжөнд хийн гэх мэтэр ингээд хуулийн дотор бол АБ-г бичиж өгсөн юм л та. Одоо сонгуулийг хуулийн дагуу явуулахгүй гэж энэ хуулийг ч биелүүлэхгүй гэж хэлж байна. Үнэлэх хугацаанд нь тараахгүй гэж хэлж байна. Тэгээ ийм зүйл бол арчилсан Монгол улсад байх боломжгүй л дээ. Одоо юу гэдэг нь цагдаагийн ерөнхий газрын дарга Сандаг Учир генерал би одоо энэ гудамжинд болж байгаа хулгай дээрэм энэ гэмт хэрэгтэй тэмцэхгүй.
наадуулж надад таалагдахгүй байна гэвэл яах вэ? Тэр үнийг тэр дорн солино шүү дээ. Хэлийн цэргийн генерал би одоо хэл зөрчилдөө тэмцэхгүй наад улс ч орж ирж байг. Надад ажил чинь таалагдахгүй байна гэвэл солино шүү дээ. Нин даруй солино шүү. Гэтэл төрөө байгуулдаг бүх шатны сонгуул цуг явах хэрэгтэй шүү хуулиараа. Энэ чухал ажлыг хийж чадахгүй. Нэг хүн олон удаа санал өгүүлээ сурууныг нь шалгахгүй гэж сууж байгаа улсуудыг яах хэрэгтэй. Тэр өдрөнд зайлуулах хэрэгтэй шүү. Өөрөөр энэ ажил явахгүй шүү дээ. Чи амарсан намын хийлдээгээд одоо 2 сар боллоо шүү дээ ажил авснаас нь хойш. Энэ хүн бол бүгдийг бодлын тулах гэж очсон. Тэр ажлаа харин бол сайн хийж байгаа. Тэгэхээр хууль зүйн дотоод хэргийн сайд нямд орчийг огцруулах асуудлыг нэр бүхий гишүүд гаргачаад байгаа 7 хоног өнгөрчөөд байдаг асуудал юусоо шийдэгдээг үлээ одоо 7 хоногт байнгын ороогоор орох хэрэгтэй. Тийм. Өчигдөр 7 хоног нь өнгөрсөн ороогүй байгаа. Ардын намын бүлэг манай бүлэг хуралдаж байна огцруулах хэсгийг ярина гэсээр байгаад өдөө хөрсөн байгаа. Гишүүдээ байнгын орон нууралд оруулахгүй байгаа. Тэгэхээр огцруулах асуудал ярихаар энэ хүмүүсээ хилэлцэхгүй авч үлдэх гээд байгаа одоо ийм сонирхол байна шүү дээ. Тэгэхээр авч үлдэж болно. Авч үлдэнэ гэдэг бол сонгуулийг бодлын тулах нь ардын намын зорилго юм байна л гэж харагдах хэрэгтэй. Сонгуулаа явуулж чадахгүй гэж байгаа хүнийг хүчээр байлгаад байна гэдэг бол чи байж байгаад нөгөө сонгуулийн будаа болгочоороо 8 оны шиг зарцаагаа нүүлгсээр байгаа бүгдээр ялъя гэж хэлж байгаатай яг адилхан шүү. Нөгөө талд амар санаа одоо энэ нямдэрж гисэн энэ хүмүүс өөрсдөө саналаараа огцрох тийм улс төрийн зориг бас байхгүй харагдаж байна. Уг нь тех стол да би энэ ажлыг хийж чадахгүй гэвэл баяртай гэж явах л ёстой шүү дээ. Юу тийм улс төрийн зориг огцруулах санал тавьсан байхад цагдаагийн дэд даргыг өөрчилж байна, шүүхийн шийдвэрийн дэд даргыг өөрчилж байна. Одоо 7 хонохгүй огцрох гэж байгаа хүн ийм нээж болохгүй шүү дээ угаасаа. Та сонгогчийн нэрсийн одоо жагсаалтын бүртгэл хяналтын дэд хорооны даргын хувьд амар санаа даргыг одоо огцруулах ийм асуудал тавьж болохгүй. Би бол томилсон ардын нам нь энэ үнэ татж аваа. Дуулгаа. Эцсийн хариуцлагыг ардын намтад ярина шүү дээ. Ардын намын засгийн газар байна. Ардын намын засгийн газрын нэг агентлагийн дарга байна. Амарснаа гэдэг хувь үнэтэй бид нар хариуцлага ярихгүй шүү дээ. Ардын намынхаа та нарын сонгуулийн хууль биелүүлэх юм уу? Энэ сонгуулийн ажлыг зохион байгуулах юм уу? Үгүй гэж байгаа бол үгүй гэдгээ хэлээ. Бид нар одоо өөр арга бодъё. Чи хууль биелэх ёстой, сонгуул явдгаараа явах ёстой. Хойшлох тухай яриа байж болохгүй. Хоёр сонгуул цуг явах ёстой. Одоо хугацаа тулсан ч гэсэн сонгуулиас өмнө иргэдэд цахим үнэлэг тарах боломж байна гэж харж байгаа та бүхэн. Одоо бол байна. Энээс удах юм бол байхгүй. Ягаад гэвэл энэ хэвлээ тарах хугацаа бас хэрэгтэй шин. Тэгэхээр нин даруй арга хэмжээ авах хэрэгтэй. Нин даруй гэдэг нь энэ 7 хоног, эх 7 хоног. Одоо ингээ хугацаанууд ер нь хаагдаж байна л да. Тэр улсын хурлдах одоо 2 намын бүлэг улсын хурлын сонгуул бол орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулъя үгүй ээ гэдэг дээр одоо санал зөрүүтэй байсаар уурлаа. Нэг өдөр явуулах дээр санал зөрүүтэй байгаад байгаа юм байхгүй шүү дээ. Угаасаа хуультай. Яг 4 жилийн өмнө 2008 оны 4 сарын 11-нд батлагдсан хууль байгаа. Тэр хуулийг ардын намын засгийн газар биелүүлэхгүй гэж. Бид хуулиа биелүүлээ л гэж. Өөр маргаан байхгүй шүү. Хуулиа биелүүлээ гэх юм бол сонгуула салгаа гэдэг ийм сонин шаардлагуудаас тавиад байгаа шүү дээ. Нэгийг 6 сард, нэгийг 10 сард явуулъя. Одоо 6 сард явах сонгуулийн төсөв ороод ирсэн 10 биш 16 тэрбум байна. Урд жилүүдэд бол 10-аар бүтдэг байсан л да. Одоо 6 сард 16 тэрбум, 10 сард бас 16 тэрбум зарцуулах гэдэг шүү дээ. Ядаж мөнгөний гарч байгаа юм л да. Нэг сонгуулаар сонгогчд одоо бол 3 удаа ирж байгаа шүү дээ. Их хурл санал өгнө. Аймаг нийс сум дүүргийн хурл санал өгнө. Баг хорооны засаг даргын сонгуулиар санал өгнө. Ингээ нэг хүнийг 3 удаа чирэгдүүлэх ямар ч утга байхгүй байгаа юм л да. Тэр нь 3 удаа 16 тэрбум төгрөг зарах утга бас байхгүй. Бид тийм баян улс биш байхгүй. Монгол Ардын намын бүлэг өчигдөр хуралцсан өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна. Өмнөх байр суурьнаас бол ухарсан байна гэсэн ийм зүйлийг ярьж байгаа. Юу гэхээр улсын хурлын сонгуулийг нийслэлийн сонгуультай цуг явуулъя. Аймаг сум дүүргийн сонгуулийг одоо нэг өдөр явуулъя гэсэн ийм байр суурь дээр хүрлээ гэсэн ийм мэдээлэл хийсэн байгаа. Яг хоо
тэгж болно л доо. Тэгтээ тэр бол хангалттай биш. Ядаж аймгийн хурлын сонгуулиа цуг явуулах хэрэгтэй. Нэгэнт улс дээр зардал гаргаж байгаа бол дуустал нээх хэрэгтэй л доо. Ер нь бол сумын сонгуульд намууд нэр дэвшүүлдгийг болиулахыг их хурлын олон гишүүн дэмжиж байгаа. Энэ намчирхалт улс төржилт бол одоо хэмжээ хязгаараа алдлаа. Сум бол их жоохон 3,000 хүнтэй 1000 гаруй хүн сонгогчтой бүгд биенээ таньдаг, сайн муугаа мэддэг. Тэр улсууд өөрсдөө дундаасаа сумын хурлаа, сумын засаг даргадаа сайн хүнээ дэвшүүлээд яваа. Тэрний хадлуу саналаа өгөө сонгогчгээ. Улс төрийн намуудных нэр дэвшүүлэх гэдэг яг улс төрийн намуудад их хурл дэвшүүлдэг эрх нь байна. Аймаг нийслэлийн хурл дэвшүүлдэг эрх нь байна. Тэрүүгээрээ хязгаарлая. Гэхээр үндсэн хууль саадуулаад байгаа. Тэгэхээр сум дүүргийн сонгуулийг намар явуулдгийн учир бол 6 сарын сонгуулиар үндсэн хуулиндаа ямар өөрчлөлт оруулахыг ард түмнээс асууж. Сумын засаг жишээ нь бол сумын засаг дарга ард түмэн шууд сонгодог болох уу гэж асуухаар тийм гэж хариу гарах юм бол үндсэн хуулиндаа өөрчлөлт хийгээд дараа нь тэрийг орон нутгийн сонгуулийнхаа хуулийг шинжилгээ явуулж шин. Үгүй гэх юм бол хуучнаар нь явна гэсэн. Тэгэхээр улсын хурлдах хоёр намын бүлэг энэ асуудал дээр санал нэгдэхгүй удаад ах юм бол улсын хурал дээр асуудлыг хэлцэхдээ олонхоороо саналын хураагаа авчих боломж биш үү гэдгийг хурлын дарга сануулад байгаа шүү дээ. Тэгэхээр хугацаа алдаад ах тусам одоо хууль биелүүлдэхгүй Монгол Ардын намынхаа олонхоороо явуучих тийм. Олонхоороо нийлээд сонгуул цуг явуулах хуулиа хүчингүй болгож болохгүй шүү дээ. Олонхоороо нийлээд шинэ хууль гаргаж болох байх. Гэхдээ одоо хүчин төгөлдөр байгаа хуулийг олонход таалагдахгүй болохоор нөөрчилж болохгүй шүү дээ. Тэг яах гэж 4 жилийн өмнө энэ хуулиа гаргасан. Яах гэж энэ хэмжээ хязгааргүй улс төржөөс одоо багасгая. 4 жилийн 2 жилд нь 4 сонгуул явж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч улсын хурал, аймаг нийс сум дүүрэг, тэгээ сум баг хорон засаг даргын сонгуул гэдэг. Тэгээ энэ 4 сонгуульд бол үндсэндээ сонгуул нь өөрөө 2 жилийн турш явдаг. Сонгуулийн бэлтгэл ажил санал авах гэсээр 2 жилийн дуусчих. 3 дахь жилд нэг төрлийн ажил хийсэн болдог. 4 дахь жилээс нь буцаад сонгуулийнхаа бэлтгэлд ордог. Үндсэндээ 4 жил одоо 4 жилийн турш ирэх барьж байгаа юм шиг боловч 3 жил нь сонгуул зарцуулагдаад байна. Энэ буруу юм а болио. Тэгэхин тул бүх сонгуулаа нэг өдөр явуулъя гэж л тохирсон шүү. Тэгээ одоо энээсээ буцаад энээс буцаж байгааг нь бид нар бас зөвшөөрч болохгүй шүү. Тэгвэл яах гэж тийм одоо хууль гаргасан юм. Ерөөсөө энэ одоо явж байгаа чинь болохгүй байгаа учраас тэр үед байсан бүх намууд саналэгдээд улсын хурлын гишүүд хууль гаргасан байна шүү. Зүгээр нэг дургуун үрхээр цуг явуулна гэдэг, дурн үрхээр одоо салгаж явуулна гэдэг ийм хүүхдийн тоглоом шиг юм байж болохгүй шүү. Тэгээ одоо яах гарц ямар харагдаж байна танд? Одоо тэгэл хамгийн сүүлд арчсан буулт хийгээд аймаг нийслэлийн иргэдийн хурал улсын хурлыг цуг явуулах хэлсэн. Тэрнээс өнөөдрийн байдлаар ардын нам бол нийслэлийг зөвшөөрч байна. Тэгээ аймгийг удахгүй зөвшөөрөх байлгүй гэж бодож байна. Өнөөдөр арчилсан намын бүлэг бас энэ асуудлаар хуралдах гэжсэн хойшлуулчлаа гэсэн. Манай байр суурь бол аав адилхан шүү дээ. Нийслэл аймаг улсын хурал цуг явах хэрэгтэй гэдэг. Тэрээс өнөөдрийн байдлаар ардын нам юуг нь зөвшөөрсөн байна? Нийслэлийн. Тэ. Өнөөдөр арчилсан намын бүлэг энэ асуудлаар хуралдах чад хойшлуулчихснаа гэд. Хуралдах шаардлага байхгүй. Яг л манай байр суурь хэвээр байгаа учраас. Тэгэхээр ардын намын бүлэг одоо дахиад асуудлыг эргэж харна гэж ойлгож байна. Ер нь дахиад гэж хамгийн их буултыг бид хийж байгаа шүү. Аймаг нийс сум дүүрэг бүх сонгуул нэг өдөр явах байсныг бид сум дүүргийг үндсэн хуулийн өөрчлөлтөд холбогдуул ард түмнээс асууя. Одоо асуух цаггүй болсон учраас сонгуулийн саналын хуудсанд нэмээд биччихье. Тэр одоо асуултаа. Тэгэх юм бол дахиад мөнгө хэмдэг арга л да. Ер нь олон орон тухайн жилийнхаа бүх сонгуулийг цуглуулж байгаад нэг дор явуулцдаг. Ард түмнээс асуух зүйл байвал референдум бас сонгуультайгаа зөв явуулцдаг. Ийм л хуультай, ийм л ингэж л амьдарч штэ. Тэгээ бид тэрнээс нэг ялгараад байх юм байхгүй. Сонгуул өөрөө их үнэтэй ажил болсон учраас хичнээн олон сонгуулийг цуг явуулна, төдийчнээ хэлбэршиж штэ.
одоо сонгуулийг бодлоонгүй шударга цэвэр явуулахын тулд юу хийх ёстой? Иргэний цахим үнэлэхээс засгийн газар хуулийг хэрэгжүүлэх ёстой. Хуулийн дээр бүх юм бичсэн байгаа энэ номонд. Энэ номол биелүүл өөр шинэ юм бодож болох хэрэггүй. Биелүүлэхгүйгээд одоо энэ мэтчлэнгээр ингээд цаг хугацаа аваад биелүүлэхгүй гэж байгаа бол биелүүлдэг хүмүүсийг ажилтан тавиал яв гэсэн. Ингэх боломж байгаа юу? Одоо тэхээс өөр аргагүй. Энэ бол ардын намын хариуцлага шүү дээ. Ардын нам Монгол улсын хуулийг дээдлж ажиллана гэж бүртгүүлсэн нам байгаа шүү дээ. Тэгэл тэр ажиллал хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн заасны дагуу. Тэр одоо ням дөрж сайдыг огцруулах асуудал ингээд хойшилж удаашрцаар явсаар байгаа л дахиад энэ хүнийг судалт нь аваад үлдчихэж байгаа шиг Монгол ардын намын ингээд хүмүүсээ хаацаалал хуулиа хэрэгжүүлэхгүйгээл ингээд яваад ах юм бол сонгуул бодлоон тал явах гэсэн ийм олон шүүмжлэл гараад байна л да сүүлд бол тэр шүүмжлэлийн хариуцагч нь Монгол ардын нам бий биш шүү дээ. Тэр улсуудаас өөрөөс нь л асуу. Та нар одоо ингээ хуулиа биелүүлэхгүйгээл яваад ах юм уу? Сонгуульчин болохоо байлаа штэ гэж хэлэхгүй юу. За тэгэхээр бидний ярилцах хугацаа энэ төрөд өндөрлөж байна. Их үзэгчдээ бид та бүхэнд ярилцлагын цагаа үзүүллээ. Энэ удаагийн зочноор Улсын их хурлын гишүүн ноён их холд оролцлоо. Бид сонгуулийн асуудал, зам мөн цахим үнэлэх тарах асуудал дээр одоо ямар нөхцөл байдал үүсэж байгаа юм бэ гэдэг дээр үзэгч та бүхэнд тодорхой мэдээлэл хүргэхийг зорилоо. Бидний ярилцлагыг хүлээн авч үзсэн их үзэгч та бүхэнд баярлалаа.